Намайг Гамболтын төгөлдөр ирдэнэдэг. Би одоо 22 настай. The Blindfold гэдэг рок хамтлагийн дуучин байгаа. Тэгээд бидэд ер нь бүгдээрээ 20 гаруй настай тийм залуучууд байгаа. Тэгээд энийг үзэж эхэлж байгаа одоо хүмүүс манай хамтлагийг дэмжээрэй. Blindfold яг маа бөмбөрчин гөрөөл бит хоёр 10 жилдээ нэг сургууль хийсэн. Нэг анги хийсэн. Тэгээд бит хоёр нөгөө 10 дугаар ангиас өөрөөр сургуулиуд руу шилжээд тэгээд тэндээсээ ингээд тэр найзууд хэвээр байгаа шүү дээ. Тэгээд хоёр ингээд сургууль руу шилжиж авснаа тэндээсээ хүүхдүүд цуглуулад хоёулаа ингээд хамтлаг байгуулъя гээд тэгээд хамтлаг бий болсон. Ер нь тэр 20 онд өдөр чинь. Тийм 19 20 онд ер нь тэгж яриад 19 онд тэгж яриад 20 онд хамгийн анхныхаа одоо гишүүдийг одоо сонгож авч ижүүллээ. Тэгээд манлай keyboard манлай маань гөрөлт төртөө нэг сургууль тэгээд доотлын анги гэсэн байхгүй. Тэгээд манлай ихтэй жоохон байж байгаад орсон эхний бүрэлдэхүүнээс. Тэр нь 19 20 онд тэгж байжгаад за тэгээд амар хүмүүс солисон. Тэгэл гөрөлт төр чи хоёулахнаа үлдэж мүлдээл. Тэгээд нэг тиймэрхүү баахан ингээл солион болоо би бинтгээ таарахгүй юмнууд байж байгаа л тэгээд бит хоёр шиг амбицгүй гаруудаас нэлээд таарж мараал. Тэгэл гаргаж солисоор байгаа. Яг одооний бүрэлдэхүүнээрээ бол одоо 23 оны 100-аас хойш явж байна да. Жохон багт манай амар Linkin Park сонсдог байсан. Тэгээд тэр үед ингээд дагаж дуулаад амар жоохон байсан. Тэр манай аавын талынхан бүгдээр хөгжмийн хүмүүс байдаг. Тэгээд энэ багаас надаа ингээд хөгжмийн юм байдаг юм шиг ингээд аав надаа гэт одоо юу гэх юм. Удамчин ийм байгаа шүү гэд ингээд хэлсээр байгаад баг ингээд тэр нэг надад амар нөлөөлсөн юм шиг санагдаад идэв. Тэгээд жоохондоо тэр Linkin Park сонсож байгаа бол тэгээд өсвөр насндаа орж ирэл угаасаа амар хөгжим сонсоод жоохон сэтгэл зүй докторгүй болж молол. Тэгээд амар хөгжим сонсоод тэгээд бүр рок сонсч эхлэе. Тэгээд метал сонсоод тэгээд тэрнийхээ дараа рэп мэп илүү jazz мэт сонсч мосоод тэгээд нэг тиймэрхүү юм болоод байгаа юм. Миний хөгжим сонссон түүх гэвэл нэг тиймэрхүү. Ер нь бүгдээрээ рок сонсдог. Тэгээд ер нь ихтэй мен 5 ер нь өөр юм сонсдог байхгүй. Жохон өөр юмнууд. Гэтэ яг хөө ингээд яг одоо нийлэх цэг байдаг одоо сонсдог хамтлаг дээр. Тэрэн дээр нь бол одоо Radiohead байна те. Бүгдээрээ яг ингээд хүлэн зөвшөөрдөг. Бүүндээ тавуул хүлэн зөвшөөрдөг. Tool байна, Deftones байна. Тиймэрхүү хамтлагууд дээр би таа ингээд яг санаа нэгддэг. Тэгээд бусдаар бол нэлээд өөр юм сонсдог хүмүүс байгаа. Яг ихний хэлж байна. Манай гэрийнхэн бол ер нь нэг жоохон юу гэх юм. Давраацсан ч гэх юм уу те нэг анханасаа жоохон нөгөө өөрийнхөө хүссэн юм ингээ хийгээд өссөн. Тэгээ нэг жоохон давруу дээж угаас надад нэг юм хилдэггүй байсан жоохон багт. Гэтэ угаасаа яг сургамжаа бол хэлнэ шүү дээ. Ингээд заавал хэлэх юм систем энэ дэр. Гэтэ хамгийн гол юм нь миний ингээд мөрөөдөлт юусэн ингээд зааг тавьдгүй байсан байхгүй гэж. Ингээд миний хүн хүснээ хий, тэгээ ээж нэгэ дэмжнэ гэд хэлэхгүй ч гэсэн яг ингээд би ингээд хүсэл мөрөөдлөд явж явахд юусэн хазаарлдаггүй. Ингээд өгөөсөгдөггүй. Тэгээ манай хамтлагийнхны гэрийнхний хувьд болохоор ер нь тийм бас гоё дэмждэг. Нэг бүр амар дэмжихгүй шүү дээ угаасаа тий. Бас ингээд карьер хөлөөлөхийг бодсон шүү дээ угаасаа. Хүний ээж авч гэрийнхэн чинь. Гэтэ яг хөө ингээд ерөөсөө эсэргүүцэхгүй байгаа амар том дэмжлэг болдог юм шиг санагддаг шүү дээ. Энэ урлагийн талын хүмүүст.
гоё асуулт. Юу ихгүй яг ийм юм боддог хүмүүс бол хүмүүсийг би бол яг тэг хөгжим хангалттай сонсоогүй л гэж хэлнэ. Яг яагаад би ингэж яг итгэлтэйгээр хэлж байна вэ гэхээр яг бид нар би бас яг ийм байсан байхгүй. Яг ингээл рок амар гоё те. Одоо jazz, maz, hip hop, soul, moul тэр юус ингээд яахан жуулмал гэж боддог байсан. Тэгэл рокоо сонсоод хажуугаар нь ингээл өөрөөр жанруу сонсоод ирэнгүүтээ хүний нүд нээгддэг юм лээ. Ер нь шууд ингээл хар хүнцэг ингээл өөр олоод уулан нээлттэйгээр сэтгэж эхлээл ер нь тийм болт юм л. Манай амтлах ер нь бүгдээрээ тийм. Яг ганц рок сонсдог юм байхгүй. Ер нь ингээд жанрт ерөөс баригдахыг хүсдэггүй тавлаа. Тэр одоо өөр жанр сонсоод эхлэхээр хүний сэтгэлгээ амар нээгддэг. Тэгээ creativity уран бүтээлч байдал ч гэсэн амар нэмэгддэг юм билээ. Тийм болохоор яг энийг үзэж байгаа одоо хамтлаг байгуулалт явж байгаа дүндэр минь тэ үеийнхийнхэн минь битээ ингээд жанрт баригдаарай. Тийм гоё задгаа байсан илүү гоё уран бүтээлч байдал чи амар гоё тусалдаг шүү гэж хэлмээр. Манай хамтлаг анх одоо байгуулагч байхдаа ер нь ингээд бусад хамтлагууд ингээ амар мод шиг сохсоод тайзан дээр ямар ч ирч хүч байхгүй байна. Амьд лайв шоу гэдэг чинь ирч хүчтэй entertainment байх хэрэгтэй. Гээд тэрэн дээр ер нь санаа нийлээд тэгээд ер нь ирч хүчтэй байж байгаад гарч ирээ гэж ингээ ярьсан байхгүй. Хамгийн анхны тайз бол 21 оны 1 сард байт юм аа. Манайд ер нь 52 их байсан. Гөрөл маань хоёр манлаа бид гур 52 их байсан. Тэгээд манай 52-ын дээдлэн ангийн нэг залуу хорт автортай болцсон гээд тэгээд тэр залуугийн хандивын тоглолтын дээр тоглох уу гээд манай Мута гээд найз гээд зурчилж өгөөд. Тэгээд бид чинь ингээд ерөөс тайз масаар тоглож үзээгүй. Тэгээд зүгээр л ингээд бэлдээл гэдэг гарууд байсан. Тэгээд очиод саунд чек хийж мэхтэй бүтэн фейлдэл тэгэл тоглолт моголтон дээрж бүтэн фейлдэл. Гэтэ хамгийн гол нь ингээд их хүчи ерөөсөө алдаг байхгүй яагаад ч ингээд яг дотор ингээд байгаад шүү дээ ингээд суурчиж байсан ингээд сандарчиж байсан ирч хүчтэй л байх хэрэгтэй шүү ингээд бөөндөө бодсон юм. Тэгэл тэр үеийн манай гитарч чи ингээд амар дээврээ шалдалж малдлаа усмус ингээд дээрээсээ хасгаж анхны тайз нөө зү. Тэгэл би чи ингээд яаж тайзан дээр савж маавах ойлгохгүй юу ч болдог. Тэгэл тиймэрхүү хөгжилтэй өнгөрөөл тэгээд тэрний дараа ингээд хамтлагийн бүрэлдэхүүний маш том өөрчлөлт орсон байт юм аа гэж. Тэгээд рострийн өөрчлөлт орсон байт. Амар сандарч байгаа юм чи ёо. Тэгэл хүмүүс чи ингээл бидэд ингээл таалахгүй ч байгаа юм шиг санагдал те. Security хөдлөөл бүгдээрээ тийм би чи ингээл бас фронтмен болохоор те нэг хамтлагийнхныхаа сандралыг ингээд би тайвшруулж өгөх хэрэгтэй байдаг байхгүй юу ер нь. Би ингээд хүмүүстэйгээ харьцаж ийж би ингээд урд нь гарч савсган жийж ер нь ингээд манай хамтлагийнхан илүү тайвширтай. Тэр мэр би юу те юу хамтлагийнхнаа бодох өөрийгөө ингээд тэр үед чинь яаж сандрах бодлохоо болох уу ямар хичээсэн. Амар сандарсан. Тэгээд амар хөгжилтэй л байсан ер нь. Амар гоё шинэ мэдрээд амьд үдээ мэдэрсэн. Бэш. Амар сандар. Амар ч гэж ер нь ингээд хөөрхөн сандардсан шүү дээ. Бидэд ингээд тайзны ард байгаа зөө ингээд ер нь ингээд тоглолт болохны ард. Тэгэл эренгүүтээ ингээд би виндээ ингээд сандарч ин гэж хэлэхээс ингээд жоохон одоо яагаад зүрх шигээд идэм маш. Тэгээ би сандарч ин гэж хэлчихвэл ингээд нөгөө хэдийг ингээд сандруулчих гад. Ер нь би винтэг нэг тиймэрхүү. Тэгэл би сандарч ин гэдэг хин нэг нь хэлж чаддаггүй ер нь амарсан. Гэтэ ингээд сандраад байгааг би бол ингээд хараад идэх байхгүй нөгөө тэгээ хөөхөн. Тэгээ сүүлд нэг wake up тэр бүр амар сандарсан. Сүүлийн M-банк юу лээ? Арена дээр болсон. Тэрэн дээр яагаад ч би өөр амар сандраад тэгээд сандралаа ингээд хөдөлгөөнөөр ер нь ингээ гайгүй болгодог байхгүй юу? Ер нь ингээ тайзан дээр хөдөлж иж ер нь ингээ сандрахаа байлт. Яа ингээл зогсоод байвал сандраал юм.
юу дуулж муулж чадахгүй, яач чадахгүй. Ингээл хөдлөөл ингээд сандрал нь улам багасаал адреналин хөдлөөл. Тэгээд тиймэрхүү болдог. Одоо ч гэсэн сандрал байгаа, ирээдүйд ч юм сандрал байх баг. Ер нь миний чинь жоохон барууны хөгжмийн юутай. Одоо инфлюенстэй бүгдээрээ, анамплаг бүгдээрээ тэгээд ер нь анханасаа нөө дэлхий рүүгээд ботцсон, шийдтсэн байгаа ер нь одоо хүртэл. Тийм болохоор ер нь шууд анханасаа ингээд англиар дуулаад эхлэе гэж ботсон. Тэгээд ер нь одоо гаргасан дуунууд ер нь англи дээр байгаа. Гэхдээ одоо манай боловсон хүчин гээд шинэ цомог одоо бичлэлтэнд орсон дуунуудыг хагастай очиод явж байгаа. Одоо 6 сарын 21-нд манай тэр боловсон хүчний хамгийн ихний дуу шүлэндэг гэдэг дуу цацагдсан байгаа. Тэгээд шүлэндэг бол монгол хэлээр дуулсан байсан. Тэгээд ер нь боловсон хүчин гэдэг энэ альбом ерөнхийдөө бидэд одоо local area руугаа одоо монголчууд руугаа тий Монголын ингээд амьд хөгжим сонсдог, ер нь хөгжим сонсдог хүмүүс рүүгээ монгол масс руугаа чиглүүлсэн тийм бодлоготой тийм альбом хийж байгаа. Монголоор дуулсан альбом хийж байгаа. Боловсон хүчин гэдэг нэртэй. Тэгээ одоо ер нь нэлээд хугацаанд монголоор дуулж авах байхаа гэж бодож байна. Битэд гээд шүлэндүүд амар хоол иддэг байхгүй юу? Ер нь нэг шүлэндүүд амар хоол иддэг. Тэгээ шүлэндүүд ингээд шүлэндөө гэдэг үгний араас гэв үсэг залхачвал шүл өндөг болох юм байна гэж бодоод. Тэгээ зүгээр бид жоох илэрч байгаа л тэгэл шүлэндэг нэрлэлчихвөө гэдэг. Тэгээ бүр эний чинь заяа шүлэндэг гэснээ ингээд арт нь хаалтанд томоор Mongolian Hit Song 2025 гэх тийм нэр өгч ирсэн байхгүй сайн. Тэгээ тэгж байгаа за яахын зүгээр шүлэндгөөрөө вэ гэдэг. Тэгээ шүл өндөглөх гэсэн үг ерөнхийдөө зүгээр тийм нэг илий байдлаар үс заавал юм болох утгатай хаалбгүй шүү зүгээр илэрл бол амар гоё. За тэгээд тэгэнгүүтээ дууны яг агуулгын талаар ярил ер нь хүн болгон түүхээ мэдчих хэрэгтэй. Ер нь залуу үе түүхээ мэдэх хэрэгтэй. Ер нь түүхээс амар холдоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй одоо ингээ манай үеийнхэн манай доотлын дүүнрийн үеийнхэн те одоо барууны нөлөө орж ирээл Орос тэтэнч нөлөө орж ирээл те гадны улсуудын нөлөө амар орж ирээл түүхээс судалгингүүт ингээл юу вэ те юу хөдөөний юм яриад байгаа те юу орк юм яриад байгаа тиймэрхүү хандлагатай болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд ямар нэгэн улсын иргэн бол тухайн улсынхаа соёл түүхийг мэдчихэл цаашаа явах хэрэгтэй. Одоо соёлоо мартчихвал гээд улс мөх واخгүй одоо ингээд бодолтой. Одоо манай үе ингээд соёлоо мэдхгүй, манай хүүхдүүдийн үе соёлоо мэдхгүй. Одоо манай хүүхдүүдийн үе ингээд түүхээ мэдхгүй бол тэгэл шал өөр ус болно шүү дээ. Тийм болохоор одоо жоохон түүхээ мэдээч гэсэн тийм нэг мессежтэй одоо хүргэх гэж хичээсэн юм аа. Яг нийтэд нь яриул ер нь амар emotion мэдрэмжийн талаар амар дуулдаг. Мэдрэмжийн нэг чөлөөт илэрхийлэх хэрэгтэй тий. Уур хорсол байсан, баяр баясгал байсан, үзэсгэлэн гоог мэдэрчж байсан ч гэсэн ер нь илэрхийлэмж яг мэдрэмжийн талаар л дуулдаг тий. Яг нэг үгэнд хэлээд яавал хариулвал. Тэгээ яг энэ манай боловсон хүчин гэдэг нэг альбом болоод концепт альбом байгаа байхгүй. Ерөнхийдөө нэлээд одоо political одоо нийгэм рүү хандсан тийм боловсон хүчин гэдэг нэртэй альбом хийгдэж байгаа. Одоо концепт альбом гэхээр одоо яг нэг агуулгад баригдаж байгаа тийм нэг альбом аа л гэсэн үг. Тэгээ манай өмнөх дуунууд болохоор ер нь нэг хоорондоо өөр одоо утгатай нэг тиймэрхүү дуунууд байсан. Яг энэ одоо энэ онд гарах боловсон хүчин гэдэг альбомны дуунууд маань ер нь нэг агуулгатай, нэг том агуулгатай тийм байгаа. За хамгийн сэтгэл үлдсэн гэвэл тэр манай Don't Care Up гэдэг дуу байгаа. Тэгээд миний хайрласан охины талаар тийм дуу байгаа. Тэгээд
Тэр охин ингээд хүнд юу зориулж дуу хийх чинь ингээд амар новшин юм билээ. Яагаад вэ гэхээр ингээд тухайн хүнээ ингээд сайнаар ингээд муугар бодно шүү дээ. Миний өнгөрсөн найз хүн тий. Ингээд сайнаарч бодно, муугарч бодно. Тэр үед ингээд миний ингээд тэр хүн зохиож өгсөн дууг би ингээд дуулах ёстой гэж ингээд дуулах ёстой байгаад шүү дээ тайзан дээр тий. Тэгээд тэр хүн ингээд бодогдоод тийм жоохон тэр ингээд жоохон новшин, жоохон хэцүү. Тэгээд бусдаар бол ингээд нөгөө талаас харуул амар үзэсгэлэнтэй байхгүй тий. Хүн дуу зохиож өгч байна, тэр хүний талаар дуу бичиж байна гэдэг ч юм уу. Яг уран бүтээлч хүний талаас надад ч амар гоё. Тэгээд тэр дууга зориулсан тэр охины өмнөөс ч гэсэн амар гоё. Тэгээд тэр X-тэй бит хоёроос гоё ялцаатай байгаа. Тийм болохоор та нар битээ санаа зовоорой. Яг rockstar Mongolia will never end гэхээр rockstar гэдэг үгийг ингээд хаалтанд хийх хэрэгтэй байхгүй. Жохоо өгөөдөж байгаа гэсэн үг. Одоо Монгол рок одоод тий. Рок байх гэдэг хичээгээд идэг гаруудыг нь хэлж байгаа байхгүй тий. Амар рок байх гал, амар метал байх гал ингээд хичээгээл тий. Станер бичиг rockstar би ингээд амар одоо хүүхнүүдтэй явна тий ариг тамир хэрэглэн тий би рокод тэр үуч одоо өнгөрцөн шүү дээ. Тэгэл гоо яах вэ тэгээд үнэхээр рок од байвал яг хүлэн зөвшөөрье. Яг рок од байх гэд хичээгээд идэг гарууд хэрэг зөвөрсөн дуу байхгүй. Тэгэл яг нөгөө сая нөгөө жанр гээд ярьсан шүү дээ. Тийм ганц жанртай баригдсан гарууд яг тийм байдаг байхгүй одоо. Тиймэрхүү өөртөө амар метал, бист амар метал чин метал гэлтэй. Амар нөгөө west өмссөн те өрөнгөл би өвлийн метал what the fuck. Тэгэл ингээл цаа харилцаа ч гэсэн те бүр ингээл тиймэрхүү гараад ер нь бэдийн одоо энэ жоохон тэнэг зөлбөн гарууд одоо энэ амьд хүч юм. Жоохон тиймэрхүү гаруудад зориулсан. Гэтэ угаасаа мэдээж хүн шиг хүмүүс тийм сайхан залуучууд ахтар маань ч гэсэн байгаа. Тийм. Тэгэнгүүт яг ах нараас тийм атак орж ирсэн үгүй үгүй. Ер нь бидэд дээдлийн үеийнхэнтэй гинэ яг бидэртээ нэг юм ярьдггүй гэх юм уу. Тэ гэтээ ингээ мэдээж нэг хүндэлдэг амтлагууд байгаа. Манай амтлагууд ер нь уусаа хүндэлдэг амтлагууд бол ах амтлагуудаа гэж ярьж байгаа. Тийм ах амтлагуудтай бол тэгээд хайртай амар гоё амтлагууд байгаа. Тэгээд яг хоо жоохон сонин гарууд ч гэсэн байдаг л та. Тэгээд ямар ч зүйл атак бол орж ирээгүй юу. Ойлгоогүй юм шиг л юм шиг. Яа, амар гоё түүхцэн. Манайд чинь нөгөө 21 оны 1 сард хамгийн ихний тайз байсан гэж тэгсэн шүү дээ. Тэгээд битэд 21 онжингоо ингээд Playtime бэлдсэн заяа. Тэгээд Playtime одоо 22 оны Playtime showcase нь 21 оны намар болдог гэсэн аахгүй юу? Сонгон шалгаруулалт. Тэгээд битэд чинь 21 оны 1 сард чинь анхныхаа тайзан дээр гарцсан. Тэгэл за хэдүүл одоо ер нь Playtime ташууд бэлтээ гэл. Бидэд одоо 10 сарын зай байна гэ. 11 сар толсон байхгүй. Тэгэл амар бэлдэж байгаа л тэгэл шоукейс боллоо. Тэгээ шоукейсэн дээр очиод тэгээ шоукейс эхлэегүй зөв саунд чекэн заяа дуургаж үзчихсэн. Тэгээ бид чинь ингээд тайзан дээр дуургаж чаддгүй заяа. Яа гитарны эффект яагаад. Тэгэл манай Вовках гэдэг одоо тань хүмүүс мэдэндээ. Вовках ингээд саунд инженер хийжсэн аахгүй. Манайд чинь тэр үед Вовкахыгаа мэдэхгүй. Тэгэл Вовках ч жоохон гоосон. Манайд чинь ингээд бацаанууд ингээд удаад гарч тэрэн штэ угаасан. Тэгэл ингээд жоохон өг мөг хайж байл. Тэгэл нилээн тэрэттэй. Тэгээ хажуунаас нацгаа авахс хөрхий ингээд манайдыг ингээд болгочихгоо л тэ ингээд байж ингээд та гой дуургаач тэ дуургачаач тэ. Тэгэл маяч мөгдөрөө тэрцсэн тэгэл. За нэг дуу явж үзье тэгэл тэр үед чинь манай амтлагт нэг зайл гээд нэг дуу байсан байхгүй. Тэгээд за ямар дуу явах вэ гэл ингээл аргашаа өргөл рүү арж ингээл хэдүүлээ зайл майл гэж ярьж барьж байгаа л. Тэгэл
оргил ингээл микэн дээр зайлмал ингээл ярьцсан байхгүй. Тэгэл тэгс чи манай вок ах чи уурлаа зөө. Чи уцаам намайг зайлмал гэж байгаа. Гэхдээ ахаа манай дуу муу гэл. Тэгэл баахан хөхтөө юм болж байгаа л. Тэгэл саунд чек хийлээ хөрхий. Тэгэл хийгээл за ингээл орой чи одоо ингээ саунд одоо юутэй шоукейстэй. За тэгэл тэрэндээ бэлтээ юу өмсөх үү те хизээ очих уу яах вэ ямар охинтой очих уу охинтой очих уу яах юм аах ингээл хөөрхөө тэгэл хооронд ярьж өрөөл үзсэн чи ингээ оргил руу ярьсан гинэ ингээ ахын дөө та хэд ингээ дараачлын шоукейст ороо гэж яа тэгэл манайд чинь бүр тийрсэн яа тэгэл амар баг жил бэлдсэн байгаа шүү дээ чаавас тэр юмд чинь тэгэл тийм юм болоод тэгэл бөөндөө тэрэл тэгээд хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлтүүд хийгээл тэгээд одоо 23 оны Playtime-ийн showcase-д орсон байхгүй. Тэр нь бас 22 оны 11 сард болж ин гэсэн үг шүү дээ. Одоо саяны бид эдийн аниулдаг showcase-с яг жилийн дараа заа. Бид эд бүр амар орсон. Жинхэнэ хаалганд өшгөлж Playtime-д орж ирэл тэгэл 23 оноос хойш одоо Playtime-д оролцоод явж байна да. Тэр 23 оны Playtime бол миний өөрийн хамгийн анхны явсан Playtime байсан байхгүй. Миний хамгийн анхны өөрийн явсан болон тоглосон Playtime. Тэр амар гоёс. Гоёч гэжтэй. Жохон сонирн байсан. Нөгөө үерэлцдэг Playtime шүү дээ. Тэгээ менежер чинь цагаас бүр амар өмнө тоглоол. Тэгэл main stage тэр үед чинь ямар new blood лөө. Тэг team stage байсан. Тэг team stage байсан. Тэгээд тэр хоёр чинь уул нэг цагийн зөрүүлж тоглолдог байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг нэг цаг дээр тоглож байгаа болохоор манайх нэр хүн мөнгөө. Тэгэл амар бороо орж орол. Тэгэл яах вэ гэдэг. Бас гоё л байсан. Тэгээд хоёр дахь өдрөөсөө шууд ингээ хөөгдөд явсан ш бүгдээрээ тий. Тэгээ өмнө жилийн Playtime бол амар гоё болсон. 4 хоног менежер ингээл 4 хоног ерөөсөө хараагүй амар гоёс. Гэтэ менежер өмнө жилийн нэг 4 дахь хамгийн сүүлийн хоногийн хамгийн сүүлийн амтлаг байсан болохоор бүгдээрээ ядарсан. Ядж хахад ингээд 4 хоног пим явц тий. Амар ядарсан. Тэгэл унтаж чадахгүй яаж хаад амар халуун. Менежер чинь ингээл үүрээр ингээл майхандаа орж ирнэ. Тэгэл өглөө 8 болонгош цавцаа ингээл дуураал, нар шараал тэгээ шууд асарчиж байгаа юм чи. Гэтэ амар гоё байсан юм жил. Энэ жил ч гэсэн бүр амар гоё болох байхаа. Бид яг 10 дуу тоглол. Тэгээ бэлтгэлцээ бол орцсон. Манайдаг бэлтгэл дангас бэлтгэлээ, дангас дуунуудаа бэлтгэе болцсон. Яг тийм entertainment одоо ямар үг хэлэх үү те, ямар дууны дараа ямар үг хэлэх үү. Тэгээ хаана ингээд үзэгчтэйгээ юм ярих уу, хаана брейк авах уу, ингээд хаана цугс авах уу те. Тиймэрхүү юмнуудаа ингээд яг бэлэн болгоцсон байгаа. Тэгээ Playtime-ыг бол хүлээж тэсэхгүй байна. Амар хүсэж байна. Манай хамтлаг Fandia гээд санхүүжилт босгодог Монгол компанитай хамтраад бас Playtime-тай хамтраад Axian гээд фестивал руу одоо энэ жилийн 9 сард явж байгаа юм. Тэгээ тэгэнгүүтээ тэр Fandia манайх хоёр хамтраад одоо санхүүжилтийнхаа багцуудыг босгоцсон байна. Одоо би бэлэн болгоцсон байна. Тэгэхээр та бүхэн манай мэдийг одоо дэмжихийг хүсвэл тэгээ тухайн багцуудыг ингээд авч болно гэсэн. 50,000 багц, 150,000 багц, тэгээ хэд хэдэн багц зүйл хамгийн том нэг саяын багц байгаа. Тэгээд багц болгон дээрээ ингээд танд одоо санхүүжилт олгосон хүмүүстээ өгөх юмнууд байгаа буцаагаад. Тэгээд одоо байлид болно. Тэгээ бид анх удаа заяа. Анх удаа өөр улсын тайзан дээр тоглох чинь амар гоё одоо тогтолж чинь. Одоо тэрнийхээ зардлынхаа санхүүжилтийг ерөнхийдөө босгож байгаа гэсэн үг. Тийм болохоор та бүхэн Монгол рок хамтлагаа дэмжмээр байвал манай хамтлагийн IG руу ороод тэр
Фандиагийн одоо линкийг ороод тэгээд манайхыг одоо багт судалдаж аваад тэгээд манайхыг дэмжиж болно шүү. Тэгээд маш гоё болох байхаа. Амар догдолж байна. Миний харснаар 20 оноос хойш ингээ өвгцсэн байсан байхгүй рог. Тэгээд сая 23, 24 оноос хойш ингээ сэргэж байгаа байхгүй. За сэргэж байгааг яаж мэдэрч байна гэхээр амар гой хамтлагууд гарч ирж байна тий. Өмнө жил бол Royal Hortex, Morning Star хоёр бол бүр амар тий. Бүр амар гой гаргаж ирээд тэгээд одоо энэ хамтлагуудаа одоо мөрийн одоо түшээд өөр хамтлагууд гарч ирж байгаа. Тэгээд бусад нөгөө өмнөх одоо хөгшин ах рок хамтлагууд маань бас те гарч ирж байгаа. Одоо манай Night Train, Mechanic те буцаад гарч ирж байгаа. Амар гоё байгаа. Манай Mechanic Night Train хоёр шинэ альбомтойгоо гарч ирж байгаа бүр. Тэгээ манай Үйтингийн манай найз хамтлагч гэсэн одоо гарч ирж байгаа. Дотор үрээ, Старо, Балмад амар гоё хамтлагууд байгаа. Тэгээ манай ах байна. Ер нь тэгээд рок бол нэрээ хөгжиж байгаа. Яг буцаад хөгжиж байна. Амар гоё. Тэгээд энэс өмнө болохоор ингээд манай хамтлагууд чинь ингээд зүгээр хаага ихийн тулд ч юм уу те. Зүгээр ингээд нэг мөнгө олохын тулд нэг дуу муу гарахгүй юм байж мөнгө олохын тулд ингээл зүгээр тоглолт моголт хийгээл те. Тэр нэг яг энэ тал дээр ярихад нэг гинжингийн нэг ил өссөн шүү дээ. Гинжингийн нэг бичлэг. Ингээд та нар битэн ингээд үзэгчтэй ингээд шулж байгаа юм шиг шин дуу гарахгүй байж зүгээр мөнгөний аваад битэн ингээд марчаагүй байгаатай гэд тэр бол амар үнэн санагдсан надад. Үзэгчтэй хүндлээд, сонсогчтой хүндлээд тэр нь амар гоё байх хэрэгтэй. Ер нь бол санхүүгийн тал дээр одоо эхний хамгийн ихнийх нь болохоор тэгээ хоёрт ер нь дууралтын талаар гэх юм уу? Яг бэлтгэлийн байрны дууралт. Бид яг уу бугаа ах дээр бичүүлж байгаа л да. Teresa and the Moon-ийн bassist producer бугаа ах дээр бичүүлж байгаа энэ бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлийн байран дээр. Тэгэд өөр асуудал гэвэл тийм дууралт мөнгө тийм бид бүгдээрээ ажил хийдэг. Тэгээ тийм болохоор бас ингээ ажилтнуудын цагуудыг ингээд хольж солих те тэр тал дээр хамгийн том асуудал ер нь тэрэн дээр байгаа. Тэгээ битэд бол ер нь яг хөв хүнийхээ хувьд хамтлагийн хувьд биш шүү. Хөв хүмүүсийн хувьд хамтлагаас мөнгө олж юус эхлэв. Бид шууд хамтлаг мөнгө олоод шууд хамтлаг руу шууд бүгдийн хамтлаг. Бүгдийн зээл рүү, бүгдийн одоо ирээдүйн прожект руу, бүгдийн клип рүүгээ, бүгдийн дууныхаа бичлэлт рүүгээ ерөөсөө өөрсдөө нэг ч төгрөг авдаг. Тэгээ тийм болохоор битэд ажил хийх хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ ажил хийж байгаа. Тийм хамгийн том асуудал бол тийм нэг бүгдээрээ ажил хийдэг. Тэгээд цагаа зохицуулах асуудал хамгийн том асуудал. Сонсогчдоо би ингээ фэнүүдтэй гэж ярих амар дургүй. Сонсогчдоо бидний ингээ сонсдог хүмүүст хандаж хэлэхэд яг биднийг өдөө хүртэл ингээд уунж босч явах үед минь ингээ хажууд минь сонсоод дэмжиж явж байгаа бүх найзуудаа үнэхээр их баярлалаа. Ингээ та бүхэн бидний найзууд шүү. Бүгдэнд нь үнэхээр их баярлалаа. Тэгээ бидэнд уунж босох үе зөндөө байгаа. Ирээдүйч байх бах. Тэр үед ч гэсэн хажууд минь байгаарай. Тэгээ бид хэдэн ямар ч гэсэн та хэдийнхээ итгэлийг хүлээлтээ хизэж алдахгүй. Тэгээ бид нар нэг л өдөр томорно. Тэгээ тэр үедээ та хэдийг хизэж мартахгүй. Тэгээ бид нарыг өдөр хүртэл дэмжиж байж байгаа та бүхэндээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Бид 8 сарын 3-нд тоглолт хийж байгаа on off дээр та бүхэн ирээрэй. Тэгээ санаад авчихгүй юу те. Тэгээ бид тэр нөгөө гişүн болгон дээр special гээд хийжсэн аахгүй. Одоо special гэхээр одоо энэ жил бид тэр 5 event-ийг ярьсан байгаа. Тэгээ бүгдээрээ ингээд маах чи 5 гişүнтэй шүү. Тэгээд event болгон дээр нэг гişүнийхээ special гээд хамгийн ихний event болохоор миний special-ээс аахгүй. Тэрэн дээр яах вэ гэхээр би event-ийнхаа одоо агуулгыг бодоод, концептыг бодоод, ямар дуу тоглоомор байгаагаа бодоод, тэгээ өмнөх
opening band-а бодоод, DJ бодоод бүх юмын тэр special хүн хийн гэсэн үг. Тэгээ дараагийнх нь болохоор гүнээ хийсэн, гүнээ ост гэсэн. Одоо энэ 8 сарын 3-нд болохоор on off тэр хийх нь одоо манлайгийн special байхгүй. Тэгээ одоо тэгэхээр манлай ямар дуу тоглохдохоо шийднэ. Тэгээд event-ийнхаа агуулгыг бодно гэсэн үг. Тэгээд line up бол удахгүй зарлагдана playtime-ын дараа. Тэгээд тийм болохоор та бүхэн байна хүлээж аваарай. Манай хамтлаг playtime-ын 3 дахь өдөр шөнийн 12 цагаас 1 цагийн хооронд бункер стейшнээр тоглоно. Тэр үед та бүхэнтэй уулзъя. Баярлалаа. Хайртай шүү.